Төрхөө дарга нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ус сууг удирдах газрын дарга төрхөө. Хэд хэдэн санал байна. Яагаад тэгэхээр санал асуулт хоёрыг цуг явна гэж хэлсэн болохоор саналуудаа сэлье гэж бодож байна. Бид нар ингээд одоо ингээд хийгээл байна. Хот ажиллаа байна. Гэхдээ сурчлагаа хийж чадахгүй байна. Сурчлагаа хийж чадахгүй. Иргэддээ хүргэж чадахгүй байгаа. Нөгөө нэг хийх гээд байгаа юмныхаа яг зөв зүйтэйгээр хүргэж чадахгүй байгаа гэж харагдаад байгаа. Миний хувьд бол яагаад тэгж харагдаад байна гэхээр одоо энэ амар төвшин дараа одоо ингээд за яг бидний хувьд бол сонсоод мэдээд ингээд яваад байгаа мөртлөөс амар төвшин даргын ярьж байгааг иргэд яг ойлгож гинэ ойлгохгүй. Яаж ойлгуулах ёстой? Энэ хот чинь энэ зунжангаал ажиллалаа шүү дээ. Бүх яам тамгийн газрынхан бүгдөө наадам эсэл явцсан байж хахад бид бүгд ажиллаад байж л шүү дээ. Хот амарсангүй шүү дээ. Яагаад энэ хотод ажиллаж байгаа төрийн албан агч нар өөрсдөө хийсэн ажлыг хамгаалж бас сурчлагаа хийж чаддгүй юм бэ? Энэ дээр хот анхаараач гэж бүр хэлмээр байгаа. Энэ тамгийн газрын даргад зориулж хэлж байгаа шүү би энэ дээр. Бүр анхаармаар байгаа. Төрийн албан агч нарыг зунжангаа бид бүхэн амраагаагүй шүү дээ. Хариа байгуулан албан агч нарыг зунжангаа бид бүхэн амраагаагүй шүү дээ. За одоо жишээлбэл Улаанбаатар хот хизээд ямар үедээ 200 гаруй км зам тавьж ийсэн. Одоо бүр 2-3 хоног дотор замаа хочдог боллоо шүү дээ. Аж ахуй нэгж байгууллагууд нь хүртэл боожцсон байна шүү дээ. Яг энэ зүүн ингээ харахад жишээлбэл манай байшингийн манайх одоо жишээлбэл тэр хаавлын 15 дугаар хороонд байдаг. Тэжээ 3 зам хучлаа шүү дээ. Бүр 2-3 км замыг чинь 2 өдөр дотор хийчихэд байгаа даа шүү дээ. Гэхдээ энэ бүгдийг яагаад сурчилж чаддгүй юм бэ? Одоо энэ амар төвшин даргын яриад байгаа энэ юмнуудыг одоо бид нар сурчилж чадахгүй байгаа юм бол яг адилхан энүүнтэйгээ адилхан л байдалд орно. Зөвхөн гөлийсэн байдалтай л байж байна. Тэгээ энэ олон хүмүүсийн хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлыг бид бүхэн өөрсдөө унгаагаад байна шүү дээ. Төрийн албахээр дандаа дугаа хүлцэнгүй байж байгаа хэрэгтэй юм. Үгүй шүү дээ. Мөн одоо энэ төрийн албан агч нар маань сая Мукатер гэсэн залуу ярьж байгаа шиг байна. Ярьж байгаа үг хэлгэндээ хүртэл нэг зөв юмыг оруулж хөвшиж ярьж сурмаар байгаа. Ус төрөөс болоод энэ шийдэл гацсан болцсон гэж нэг юм сая хэллээ. Өгүүлбэр дотор юу гэсэн үг вэ? Ус төр гэдэг чинь хоосоо орон зай шүү дээ. Тэр хоосоо орон зайд юу нялаад байгаа? Төр гэдэг чинь өөрөө төр шүү дээ. Төрийн бодлого гэдэг чинь том юм байх хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдийг бүгдөө бас ингэ тал талаасаа харж үзмээр байгаа даа. Мөн байгаль орчны нийслэлийн байгаль орчны газар гэж байгаа даа. Ерөөсөө ямарваа нэгэн одоо байгаль орчинд асуудал үүсээд явж байгаа юм дээр ерөөсөө дуурахгүй байгаа даа. Хэдэн хүн торгодог л тийм газар гарч ичээд байгаа даа. Энэ бохирдлыг яаж бууруулж байгаа шийдэл ухааны үндэстэй яриад тэрийгээ сайн сурчлаад явах хэрэгтэй байгаа даа шүү дээ. Хэдэн байцаагч хөгжүүлдэг тийм л газрууд бий болчиход байна шүү дээ. Аль талаас нь бид бүхэн энийг харж үзэх цаг нь болчиход байна шүү дээ. Энэ бол дандаа миний саналууд ч одоо 3-4 дахь саналаа хэллээ. Тэгэхээр одоо энэ яриад байгаа одоо агарын бохирдлыг хэрвээ ингэ бууруулах гэдэг юм бол дөрөв Бацах төлөөлөгч ярьж ирсэн. Бид нэр одоо 10 жил ярьлаа. Үүнэ 10 жил бид хоёр одоо яг цуг энэ тахимд сууж байгаа юм ч үнэн шүү дээ. 10 жил ярьж байгаа. Гэхдээ энэ жил яг ямар шатандаа хүрхийн зорилт нь ямар юм бид нар энэ хэсгийг ингээ баахгүй болгох чинь гэдэг ингээ бүр зорилттой ярмаар шүү дээ. Хавар уул нь хотын дарга энэ ярьж байхдаа бид бүхэн энэ жил нэг 1300 айлыг чөлөөлнө гэж ярьж ирсэн. Тэгэхээр сая их чинь 2317 айлыг чөлөөлсөн гэдэг чинь ярьж шүү дээ. Яг энийгээ сурчилж ярьж явах хэрэгтэй шүү дээ. За Батбол даргаыг одоо энэ Бацах төлөөлөгч битээр хоёул мэднэ. Бид нар цуг нэг ангид энэ суугаад бас байж исэн. Батбол дарга үеийг хүн болон магтаж ярьдаг. Гэхдээ 17 одоо жишээлбэл уул зургийг л нээж өгсөн хүн шүү дээ. Тэгээ энэний харьцуулахад энүүнтэй харьцуулахад 263 км замыг тавьчаад байна бид нар. Ганцхан жилийн дотор. Улаанбаатар хот. Мөн одоо баахан ус яриад байдаг одоо жишээлбэл цэвэрлэх байгууламжаа бид бүхэн хүлээж авч байна. Баруун их усраа хүлээж авч байна. Туулны коллектороо хөдлөгчлөө бид бүхэн. За усны барилга байгууламжийн геодезийн энэ жил 20 гаруй км шугамыг хийлээ. Миний мэдгээс л авдаг энэ 1964 оноос хойш одоо ийм 1 км шугам одоо усны одоо хаялгын шугам хийгээгүй шүү дээ.
Тэгэхэд энэ жил чи 20 хэдэн км шугам хийцэн байж шít. Би яагаад тэгэхээр нөгөө өөртөөгөө ойролцоо нөгөө ажил хийж байгаа инженерийн одоо шугам шүлжээтэй байгууллагуудыг л одоо мэдж байгаа болохоор тэрийг яриад байгаа. Тэрнээс ч одоо боловсролын салбар дээр одоо маш их зүйл хийсэн байна. Энэ бүгдийг яагаад бид хүн сурчилж чаддгүй юм бэ? Баяр дарга энэ дээр анхаараач иргэдийн хурлын дарга, тамгын дарга, засаг дарга бүгдөө энэ дээр анхаараач үзэж байгаа харж байгаа байдаг гэж би бодож байна. Төлөөлөгч нар бид бүхэн маш их зүйл хийсэн шүү. Энэ жил энд байж байгаа төрийн албан хаагч нар Улаанбаатар хотод хараалтай төрийн албан хаагч нар ерөөсөө амраагүй шүү. Хүн амрах ёстой шүү бас. Тэгж яхад тэгэд зүтгэжээд дандаа эсрэг шүүмжлүүлж. Одоо энэ зундууд орж ороод ирлээ. Бид түр хэрвээ зундууд орж одоо энэ хардж байгаа янз бүрийн юм байх юм бол амраа дарга одоо тэрийг ажлын хэсэгт нь оруулаад тэр тендерийнх нь одоо юунд нь шалгаруулах одоо комиссд нь оруулаад заавалчгүй та яриад байгаа юм байхгүй. Энэ хүмүүс нь өөрсдөө иргэдийн хурлын төлөөлөгч юм чи энэ танхимд яриад иргэдэд ойлгохоор юм юмнуудыг хийлгээчтэй. Ихгүй ингээ ямарваа нэгэн мэдээлэл өгөхгүйгээс шалтгаалж энэ хүмүүс чинь ингээ хард хэлхээ идлээд байгаа байхгүй. Тэгээд тэр хард хэлэх нь ингээд олон хүмүүст ингээд хүрээл за эдгээр нэг ийм л юм хийж байгаа гэдэг. Энэ хүмүүсийг оруулаа л та. Тэр оруулж болно ч гэдэг хуулиараа байж байгаа шүү дээ. Эсрэг намынхнаагаа бид бүхэн оруулж болохоо болцсон юм эсвэл. Тэгээ ингээд бүгдөө энэ Улаанбаатар хотын төлөө явж байгаад бүгдөө яг энэ юмныхоо төлөө нэг зүрх сэтгэлтэй явж байгаад энийгээ бас ингээд тодорхой хэмжээний үр дүн үзмээр байгаа гэж би хэлмээр байгаа. За тэгээ баярлалаа тэгээ та бүхэн.